одоо л би нэг амар айдгүй. Айгу амар амгалан байдаг. Маа найзууд намайг мэддэг. Манай ээж хүртэл намайг мэдж байгаа болохоор би ерөөсөө ингээд элдванз юм санаа зовхгүй. LGBT төв хүмүүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. За сайн байцгаана уу эрхэм үндэт сонсогчдоо та бүхэнтэй Кена өнөөдөр хамт хөтлөж байна. Тэгээ дөрөвдүгээр үйлрэл маань шинээр эхэлсэнд баяр хүргэж байна. Тэгээ манай подкаст маань маш их сонсолттой болж байгаа. Өмнөх 3 үйлрэл маань бараг 60 мянган сонсогчтой болсон мөлий. Тэгээд ийм их сонсолттой подкастэнд өнөөдрийн зочноор орсон хүнтэйгээ танилцъя. За сайн байцгаана уу? Намайг Сүрэнхор гэдэг. Би 21 настай. Gender fluid гэх төрөлд хамаардаг хүн байна. Gender fluid гэхээр манай сонсогчид бас яг анх удаага сонсож байгаа хэрэг та. Тэгээд энэ дээр яг өөрийнхөө тайлбарлавал яаж өөрийгөө мэдэрдэг вэ? За тэгэхээр би ер нь бол өөрийгөө нэг тэгж эмэгтэй хүн гэж нэг бодож байгаагүй. Их тэгэл ингээл анаманы дотор амар сонирхнагддаг. Гэхдээ gender fluid гэдэг нь одоо зөв өөр дээрээ жишээ авах юм бол би яг өөрийгөө ингээд яг эрэгтэй хүн шиг мэдэрдэг ч гэсэн бүр яг 100% эрэгтэй хүн болохыг хүсдэггүй. Тийм байдлыг одоо хилдэг нэршил. Тэгээ нөгөө гадаад хэлнүүд байгаа штэ тий төлөөний үгийг ингээ хүүсээр оноодог. Одоо жишээ нь орс хэл дээр гэвэл нөгөө эрэгтэй байвал ана гэл англи дээр she гэл байдаг штэ тий. Тэгээ энэ дээр яг ямар одоо төлөөний үг ашигладаг гэсэн үг вэ? Хэрвээ гадаадаар ярина гэвэл ер нь бол he гэж ашигладаг. Яагаад гэх юм бол яг надад одоо ингээд тааламжтай байдлаар яаж сая хүртэл одоо нэг баримтат кино хийгдсэн байгаа. Тэгээд тэрэн дээр хүртэл ингээд наваг хий гэж ингэж дуудаж тийм байдлаар хийгдсэн. Одоо яг энийг би яагаад нэмж хэлээд байгаа вэ гэхээр одоо хүний эрхийн мэдрэмжтэй хүмүүс болон LGBT олон нийт маань бас энийг мэдэх хэрэгтэй. Яг хувь хүний мэдрэмж дотоод мэдрэмжийг хүндлээд тэр хүнд бас тэр хүнийг хүндэлж байгаа бол тэр хүнийг ойлгодог бол одоо тэр өөрт нь эвтэйхэн байгаа төлөөний үгийг бас ашиглах нь их чухал. Яг манай Монголд ч бас амар л та тий яг тэр гээд дуудчихдаг болохоор нэг манайханд бол амар шинэл ойлголт юм шиг санагдчихж байгаа. Тий. Тэг хэрвээ бас энэ дээр лавлаад асуухад she гэд хэлчүүл яг өөрт чи яг ямар мэдрэмж төрөх вэ? Одоо жишээ нь би ингээ найз чинь байжснаа she is my friend гэд хэлчүүл яах вэ? Тэгвэл жоохон эвөөс нэгдэх нэг тийм нэг тав мэдрэмж төрөх баг. Яг л өөрөө тэрэн дээр нэг амар сэтгэл зүйн нэг хайх тэр нийцэхгүй байгаа учраас тэгэх байх гэж бодож байна. Бүр дэлгэрэнгүй. Гэтээ яг ер нь бол би яг ингэж боддог байхгүй юу? Одоо яг манай найзууд энэ ч юм уу те ингээд яг намайг яг шими гэхэд бол зүгээр манай найз хүн ч гэсэн намайг girlfriend гэх юм уу зүгээр санагдана. Харин танихгүй хүмүүс ингээд амар яжлангуу энэ одоо эмэгтэй юм уу эрэгтэй юм уу ч юм уу те эсвэл ингээд би яг ингээд хүндлэнгийн нэг хуудлыг эрэгтэй хүн шиг харагдахыг хүсэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд хөөе охин анаа мана гэхээр амар нэг тийм сонин жирэхмээр зутаач марч юм шиг санагдав. Нэг тийм сонин мэдрэмж. Тэр дотны хүмүүс чинь бол ши энтер гэхээр зүгээр өгдөг гэж юу? Тийм дотных нь бол ингээд сонсорогоо тасцсан байх бүр. Тэгэхээр яг гин танихгүй хүн гэхээр амар сонин. Тэгээ зарим нэг амар хүндэлтэй хүмүүс байдаг шүү дээ. Бидний тухай мэдлэгтэй. Тийм хүмүүс ингээд нөө одоо ахаа ч юм уу те. Тэгээ хөөе байна. Тэгэхээр ингээд арай л нэг тийм тайван сэтгэл дамар. Гэтэ яг өөрийнхөө хувьд жишээ нь дотны хүмүүстэй ч юм уу, найз охиндоо ч юм уу энэ талаараа хэлээд намайг бас найз охин гэхгүй байвал яасан бэ гэж хэлье гэж боддоггүй юу? Одоо угаасаа нөгөө хэлсэн. Тэгээд одоо ихэнх танилуд маань намайг одоо яг тэгж дууддаг. Тэгэл одоо ихсэн надаас ингээд жоохон байсан ч маа найзууд байгаа шүү дээ. Надаас дүү найзууд маань ч гэсэн ингээд чими гэждэг болохоор нэг амар тэрэн дээрс надад зовдөггүй. Тэгээд
бас зарим нь одоо ингээд манай залуу малуу гэл тэгэл хэлгэлтэй. Одоо ерөөдөө ингээд баг багаар өөрчлөгдөж байгаа манай зүг. Тийм болохоор тэр тал дээр бас нэг юм санаа зовхгүй байна. За манай сүрээ бас яг одоо LGBT төвийн сайн дурын ажилчин штэ тий. Одоо нэг 7 сараас эхлээд сая тэгшэр бахлын өдрүүдээр маш их тусалсан. Тэгээ тэр хүртэлх одоо LGBT төв дээр ирэх хүртэлх замналчаа аюу сонирхолтой штэ тий. Тэрийг ярих уу? За. Тэгэхээр за би ер нь бүр бамснаас л ирчээ тий. Тийм тийм. Аха. Би анх цэцэрлэгт ингээл орсон цагаас ахуулаад дандаа хөвгүүдтэй тоглоод ерөөсөө тийм охтын бааби мар буурсаа тоглож үзээгүй. Дандаа тийм ингээд одоо манай цэцэрлэгийн найзуудын тэр ингээд монитор болгондор ингээд билээ сэлцдэг. Тэр бол надад хэзээ ч тийм эмгтэй билээ өгч байгаагүй. Тийм гар буу эсвэл эвлүүлдэг лего ч юм уу тиймэрхүү мөгдөг байсан болохоор ингээд багаас хизэж өргөөс эмгтэй юм тэрч байгаагүй. Тэгээд ингээд тэрхүү өмсөх бүр амар дургу хүүхэд байсан. Тэгээд өвөл ингээд болоод ирэхээр хүүхдүүд чи яалч бүгдээр тэрхүү өмсдөг штэ. Тэгээд нэг удаа ингээд ундах гад ингээд улхай хорон автобус дэсэн юм манай цэцэрлэгийн хүүхдийн нэг банд ингээд тэрхүү өмсөхөн надад эргэтэй хэмээж яагаад тэрхүү өмсч юм болоо гэж амар гайхчихсан. Тэгээд тэр үеэс л ер нь би өөрийгөө за ингээд ямарсан ерөөсөө эмгтэй гэж юусоо боддгоо ингээд яг эргэтэй хүүхд шиг л ингэж бодсоор байгаад ингээд цэцэрлэгээ төгсөөл яалчгүй ингээд нэгдүгээр ингээд орсон чинь геофог өмснө гээл тэгэл зүгээр амар сонирхсан. Тэгэл тэрнээс хойш ингээд яг ихтэй би ерөөсөө ингэж нөгөө нэг яг тухайн үедээ тийм одоо хайр сэтгэлийн тал дээр бол юм байхгүй байгаа шүү дээ. Зүгээр яг өөрөө мэдрэмжийн тал дээр бол ингээд эртөө өвчиг ингээд байсаар байгаад тэг яг 4-р ангид ороод нэг охинд ингээд сайн болоо. За. Тэг гэтээ би тэр үед ягаад өөрийгөө тэгээд байгаагаа мэдээгүй л дээ. Зүгээр ингээд шууд тараад харах хэрэгтэй байсан ч ягаад ч бидгүй тэрийг хөргөж өгмөрч юм санагдаад. Тэгэл найзтайгаа ингээд тоглохдоо ингээд маа нэг найз бас эргэтэй бол битэр хойлоо эргэтэй байж тоглол тэгэл тэр охиныг ингээд булаацалч ингээд тоглож байгаа бол. Хойдоо их л жаргалтай байсан. Тэгээд тухайд ерөөсөө тийм бодохгүй байгаа шүү дээ. Тэгээд ингээд ер нь хамгийн анх бол тэгжил охин сонирхол тэгэл тэр ихтэй би ерөөсөө буруу гэж бодож байгаагүй. Энэ өстө буруу гажиг тий тэгж ерөөсөө бодож байгаагүй. Тэгж явсаар байгаад ингээд одоо 20 өрлөө. Маа найз надаас гэгүн тасуулаа. Миний найзаа чи ер нь яг юу юм бэ? Яана за. Би өөрийгөө ч ерөөсөө ингээд тийм бодоогүй. Ингээд зүгээр л ингээд өөрийгөө буруудахчгүй зөвтгөхчгүй ингээд мөрөөрөөл ингээд явж илаа. Тэгсэн чинь маа найз надаас миний чиг аль нь бэ гэж надаас асуусан. Тэр үед би өөрийгөө яг үнэхээр аль нь бэ гэж бодсон. Тэгээд тэгэж бодоод за би нэгдүгээр эмэгтэй тэгэнгүүт би ч өөрөө эмэгтэй үндэстэх юм чи би чинь лесбиан юм шүү гэж бодоод анх тухайд найзтайгаа тэгж ярьжсэн. Тэгээд тэр үед бас маа найз надад тийм LGBT төвгөө байдаг ч миний найз ядаж фэйсбүүк нараад үзээчээ гэх. Тэгтэн би амар айгаад гур орж лайк дарахч тийм зориг байхгүй надад. За дараа болно доо гэл хоошлуулаад тэр чинь одоо энэ 4 сар юм уу да. Тийм үү саяхан юм биш тий. За. Эсвэл саяхнаас л өөрийгөө тань мэдж байгаа юм баггүй юу? За. Юу ч бодоогүй гэж явж байгаа л. Тэгээд л ингээд болно доо гэж хоошлуулсаар байгаа л 6 сар болол хичээл амраал дадлах. Яг тэр хооронд ингээд пэйжийн ингээд нийтлүүдийг үздэг байсан юм уу? Үгүй бүр орж харахасаа ч айдаг байсан. Оо бүр үү за. Тийм тэгээд ингээд Ямарсан тэгээд 6 сар болоод ингээд дадлага гэж явах яг тэр нөгөө нэг юм автобусны буудлын нөгөө нэг ялгарлан гадуурлыг зогсоо гэсэн тийм одоо самбарууд байсан та. Нөхөн хүний зурнууд ивлүүлсэн. Тэрийг харчаал за энэ гэл нэг тийм мэдрэмж төрөл за яах ёстой вэ гэл 2-3 хоног би ингээд дадлгаргаа явах хугацаанд тэр самбаруудад таарж байгаа байхгүй юу. За ер нь энэ ядаж л пэйж рүү норж үзье. Одоо арай дэнтлээ. Олон сар өнгөрлөө. Тэгэл пэйж рүү норж үзэл тэгсэн чинь амар сонирхолтой санагдчихсэн надад ингээд гүйлгээл ингээд амар олон мэдээллүүдийг өгч чадчихсан болохоор ингээд би ч үгүй ямар ч мэдээлэлгүй өөрийгөө ч бараг таньж мэдгүй лесбиан гэл итгэцээ явж исэн байгаа шүү дээ. Амар олон мэдээллүүд гүйлгэж явж байгаад би подкаст бэтгийг олж мэдээд за тэгээд
подкаст анх сонсон. Хамгийн анх би чинь трансгендер бэлгүүнийгийн подкастыг сонсч ирсэн. Тэрийг ингээд яг орой ингээд аашаа угаагаал ингээд сонсч ирсэн чи би ингээд ийм гэж ярьсан чинь би трансгендер ч юм уу гэж бодоод ерөөс өөрийгөө мэдэхгүй байгаа штэ. Ямар ч тэгээд үнэхээр өөрийгөө ямар ч мэдээлэлгүй юм байна гэдгээ мэдсэн. Тэгэл за сөрөг оргон одоо ингэж жиргэлзэн гэж байх вэ гэж бодоод ингээд бүх подкастуудаа ингээд татаж аваад бүх ингээд те би ч өөрөө жоохон унших жоохон залхуу болохоор ингээд сонсож мэдээлэл авах гээд тэгээд ингээд бүх подкастуудад татаж аваад ингээд дадлага дээр ч очсон юм хийсэн сонсоод автобусанд явсан ингээд юм хийсэн сонсоод тэгэж явсаар байгаа л бас хөөрхөн зэрэг гаргаж пэйж дээр лайк таарсан. За баярлалаа. Тэгэл бас хүнийхэн тоонуудыг харчаал бас арай тавьширч исэн ганцаараа биш юм байна гэж би чинь тэрнээс өмнө бас 2 ч стресс тохиндоо үерхэд тэгээд ер нь бол жоохон сэтгэлээр унах тал руугаа хандсан биээс гажиг юм ааш ганцаархнаа гэл бодсон явж исэн шүү дээ. Тэгсэн чи харин тэгэл тэр лайк дарсан хүмүүсийн тоог хараад арай тавьширсан юм аа. За. Тэгэл мэдээлэлтэй болж эхэлсэн те. Тэгээд лайк дарсан. Одоо байнгын мэдээлэлүүд ирж байгаа шүү дээ. За. За мэдээлэлүүд ирлээ. Тэгээд тэгсэн чинь 7 сарын 2-нд одоо ингээд LB-ийн уулзалт зохион байгуулагдана гээд тэр юг харчаад би очихгүй яах вэ гэж бодож байгаа л за очиод алим болгон тэгэл стресс тохин сэтгэл алдарч сэтгэлээ зовох хөвтэй гэж бодоод ядаж ямархан хүмүүс байд юм байна харъя ч юм уу тийм гэж одоо хоёр ганцаархнаа л өөрийгөө мэдээд байгаа шүү дээ. Бусдыг мэдэхгүй. Тэгээд өөрийгөө таньж мэдээ гэсэн зорилготойгоор тэгээд тэр уулзалтанд ингээд дадлагаа таслаж ачижсэн байгаа. Хөө бүр дадлагаар яана айлын өгтийн дадлагын туслалцсан байна шүү дээ. Би ингээд ерөөсө тэр газрыг хайгаад олохгүйсэн. Би уул нь ингээд за би ингээд тэр өдөр ажиллаа шүү гэд хэлээд ингээд чөлөө маягийн хэлж байгаа шүү дээ. Яг ингээд ангийнхаа хөлтөд одоо ингээд би очихгүй шүү гэд тэгээд за одоо яах вүлээ. Тэр үчи би бас нөгөө нэг жоохон одоо сэтгэлээр унахын цаашаа нөгөө юу аасан. Одоо тийм подкаст нь тэр одоо сонссон чи нөгөө тийм 2 ээл хосын подкаст байсан. Тэр надад амар таалагдсан. Тэр би одоо хүртэл байнга сонсдог. Тэгээд бас юм одоо YouTube дээрээс одоо ингээл тийм ээл хосоо дэмжлэгийн төрөсгөнд хоёулаа нэг тийм урт үстэй. Тэгээд би нэг хэсэг сэтгэлээр надад сүсэг ургуулах чи билүү гэсэн бодолтойгоор ингээд нэг нэлийн жоохон нэг юм 2 юм одоо үе жоохон ингээд ургацсан. За одоо үсээ яах вэ? Засуулах уу? Нэг үсээ ургуулах уу? Гэл бас нэг тийм амар эргэлзээтэй тэр өдөр. Тэгээд хамгийн чухал нь би бүр цагийн өмнө очисон мөртлөө тэр газарыг хайгаад олох байсан байхгүй юу? Ингээд тойрол ингээд хэлхэлдэл тэгээд би бүр яг ингээд 2 цаг ингээд болохгүй л ингээд 58 гэл гэсэн чи ёо за би олохгүй байна. Би ерөөсөө л харьлаа гэл. Би бүр яг шантраад харих гэжсэн байхгүй юу? Тэгсэн чи яг ингээд жигтэй имээгээд мэдэх алхаад үзье. Тэгээ яг германч ингээд урдуур ингээд алхаал ингээд яйсан чи за гараад ирлээ. Яг 2 боллоо. Би яах вэ? Зогтооч хуу орох уу гэл ингээд амар сандраад тэгэл амар зөрөг гаргаал орсон байт юм аа. Тэр үед тэгэл бас жоохон хэцүүсэн шүү. За тэгээ яасан гинэ ямар аюу сонирхолтой санагдчихээн. Тэгээд яг ороод чинь надад нэг ч таньдаг хүн байхгүй. Тийм болохоор ингээд тэгэл нөө нэгнийгээ танд юм шүү дээ. Ингээд юм яриад ах юм. Би ганцаараа ингээд тэгэл уцандаа тоглоом татах хүн явдаа гэж бодсон тэр үед. Ерөөсөд ямар таньдаг хүн байхгүй, ярих хүн байхгүй. Тэгэл уцаа үзээд зураг харан байн үздэг юу гэж үзэв. Тэгэл тоглоом татах хүн явдаа ядаж тоглоом тоглож исэн бол гэл бодсон. Тэгэл тэгжидлээрээ ашгүй эхэллээ. Йоо мөрхөн мөн их. Тэр дотролэр үнэхээр өвчийсэн дотор бол яана тийм үү за. Тэгээд ялч анхад болохоор тэгсэн баг л та. Тэгэл би битэйгээ танилцгээл 2 минутын дотор тэгэл танилцаал байсан чи хүн болгон миний насыг амар гайхчихсан. Би яг үндэ харагдгаас амар жоохон наснаас амар жоохон харагддаг. Тийш дээ бүр 10 жилийн хөвгт ирсэн юм шиг л харагдсан шүү дээ. Тийм. Яг үндэ бол одоо насанд хүрэхгээл явж байна. Аха. Гэхдээ насанд хүрэхгээл хэрсэн чамааг жоохон ойлгоч 21 хүрэх гэж байгаа шүү дээ. Тийм. Одоо яг ариг хууж болох насаа. Тийм. Миний шоудж болох нас яа. Тэгээ тэр өдрөөс хойш ерөнхийдөө ямар өөрчлөлт гарсан бэ? Анхудаага ирээд үзчихлээ, хүмүүстэй танилцчихлаа.
За. Ерөнхий нэг мэдээлэлтэй болчлоо. За тэр өдрөөс хойш их юм өөртгцэн. За тэр өдөр би анх удаа яг анги охинд найруулах гэж одоо анги охин бас өөрөө найрах гэж үзсэн. Сонирхолтой санагдсан. Тэгээд яг яриан дундаа нэг юм таалагддаг болохоор тэгээд нэг юм цааш хөвчлөлөө гэж бодоогүй. Тэгэл бас айгүй сонирхолтой санагдчихсэн. Тухайн хүмүүстэй ингээл юм яриад байж хат. Тэгээд тэр охин ингээд нэг амар таалагддаг болохоор ингээд бас нэгэд ингээд гаргаад ирснийх айгүй сорилтой зан гаргаад хөргөж өгөөд тэгээ буцаад ингээл гадаа нартай цаг харсан жигэрт нэг энэ бүхэл бүтэн өдрийг ингээд баг ингээд зөрж тасалж ирчээд ийм юм болно гэж юу гэж бодоод буцаад тэр газар руу явсан. Тэгэж явж байгаад харсан чинь нөгөө цуус удсан хүүхд мөн байхгүй. Яах вэ гэж бодоод идсэн чи яраа. Ашгүй чи сууж исэн. Чамайг бас их судалсан би фэйсбүүк. За би ямар харагдсан бэ нэ? Амар нээлттэй ингээд айгүй мэдээлэл авахд айгүй амар байсан. Тэгэл тийш тий ер нь бол миний фэйсбүүк бол зарын чанартай л фэйсбүүк тий. Тийг мэдгэж чинь үү? Тэгэл өөсөө ивентийг чи хийсэн юм шүү дээ тий. Тийм тэгэл хамгийн анхны яг тийм анги хүн рүү өсөлт явуулсан хүн чи шүү. Оо тийм үү. Тэгээ яг одоо юу гэдгийг фэйсбүүкээр мэдээлэл аваад бас за одоо жишээ намайг ч юм уу ингээ харсан байгаад яг уулзаад төв дээр ч юм уу ирсэн чинь хэр бас өөр идэх юм бэ? Ямар мэдрэмж төрсөн бэ? Би зүгээр амар өндөр юм байна л гэж бодчихсон. Тэгээд яг дөнгөж ороо харсан чинь өө жижиг юм биш үү гэж бодсон. Тэгжэл бас түүнээс яг нэг тийм амар яг фэйс дээр яг итгэвтэй байдаг, амьдрал дээр ч бас итгэвтэй байдаг болохоор нэг тийм ялгаатай зүйлс бол харагдаагүй. Яг уу яг сошиал дээр болохоор илүү ингээд боловсон ингээд үг үсгийн алан дээр амар анхаардаг нэг тийм тийм байдаг да. Тэгээд яг уулзангууд ингээд бүр чөлөөтэй ингээл гой түүхүүд яриад тэр нь надад бас амар тус болж исэн. Тэгээд ямар ч байсан буцаж очиод тэгээд чамтай танилцсан бол үнэхээр баяртай байдаг. За одоо тэр миний нэг подкаст дээр яриа яах юм бэ? За. Айгуу сонирхолтой л агаах ихэнх одоо юу гэдгийг LGBT хүмүүс анх өөрийгөө яг ганцаараа гэж бодож байгаад айгуу өөр замаар бусад өөртөө одоо ижил тий яг олон нийтэд олсон байдэн штэ. Тэгээ олон нийтэд олсны дараах амьдралын өөрчлөлтнөөс амар сонирхолтой. Тэгэхээр ингээд хүн болгон бас нэг юм бодож байгаа хаа. Одоо яг ингээд тэр үеэ ингээ хараад ком аут хийхээс өмнөх үеэ бодохоор чам ямар мэдрэмж? Би өмнө ком аут хийх хөөхтэй амар айцтай байсан. Одоо л би нэг амар айдгүй. Айгу амар амгалан байдаг. Маа найзууд ам мэддэг. Манай ээж хүртэл ам мэдж байгаа болохоор би ерөөсөө ингээд илүү анз юм санаа зовхгүй. Айдчгүй явдгаа. Түүнсийг өмнө л хороо ингээл яа энэ одоо наа юу гэж бодож байгаа болоо гэл амар айдаг байсан. Тэгэл ингээл нэг хүнд очивол ингээл тэгээ өөргөө ингээл би эмхтэн хүнс нарахдаг хэлэгч зариг байхгүй ш. Тэгэл ингээл баригдчихгүй юм шүү гээл өө тэр банд ямар хөөх юм ингээд худлаа яриад тэгэл өөрийгөө ч зовоогоол тэгэл хүмүүст ч худлаа яриад амар хэцүү байсан. Сайн нөгөө ээжтэй хэлсэн гэж хэлсэн шүү дээ тий. Ээжтэй ком аут хийсэн түүхээ ярьж болох уу? Тэгэл яг хоо тэгээд би яг тэр ивентээс хойш одоо хэд удаа нэг чамдэр очиулсан шүү дээ. Тэгээ баасаа ингээд одоо илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авчаад тэгээд наадмын үеэр гэрлүүг харих болсон. Тэгээд хараад тэгээд манай жойтлч нь тэгээд наадмын үеэр амар захиалгатай байдаг. Би тэгээд ээжээ тусалдаг байхгүй. Ингээд тусалж явах зураа ингээд ээжтэй ингээд нэг өдөр ямар ч хамаагүй сэдвэр ингээд юм яриад хайр дурлал ирээдүү гэл тэгээ өөр хүүхдгэл ингээд ямар ч хамаагүй сэдвэр ингээд юм ярьж байгаа л тэгэл би ингээд зүгээр ингээд би уул нь яг үнэхээр өөрийнхөө амьдралд хөлөө олцоод өөрийн гэсэн байр суурьтай олцоод хэлээ даа гэж бодчихсон. Баггүй юу? Тэр нь яагаад вэ гэхээр нөгөө нэг ингээд ихэнх подкастуудыг ингээд сонсоод юм уу хүмүүсийн төгөөг сонсоод ингээд дандаа нэг тийм хөөгцөн нэг тийм зодуулсан нэг тийм бас битүүхэндээ айцтай байсан болохоор тэгээд ерөнхийдөө яг манай аав ээж намайг ойлгоо зодохгүй байлаа ч гэсэн би ядаж
дараа нь араад авах чадвартай болчиход би хилэндэ гэж бодчихсон чинь ээж бүр нэг л намайг ингээ хатгаад байгаа юм шиг чи хилээч гэсэн байртай нэг тийм ингээд амар тойруулаад байгаа юм шиг тэгэнгүүт нь ингээд ээжээс би асуусан байхгүй. Ээж би ингээд бусдаас нэг тийм өөр гажиг бол яах вэ? Хэрвээ тийм байсан бол ингээд та тэр хүүхдийг одоо ингээ хаях байсан. Ээж өөрөө хэлээгүй л те. Ингээд хэрвээ ингээд таны нэг хүүхд ингээд бус энгийн нэгнээс ингээд өөр төрсөн бол та тэрийг яах байсан бэ? Эсвэл арай төрөөгөө ч юм уу та зүгээр тэрийг мэдвэл яах байсан бэ гэсэн чинь хэрвээ тэгээд төрөөгөө байх юм бол ахуулах байсан бах та гэхээр би бүр за ер нь л тэгээд дараа л хэлсэн дээр юм байна гэж бодож байгаа л гэсэн чинь бас тэгэл хэсэг ингээд тэр чинь 5 минутын айд сэрчсэн байхгүй тэгснэ гүүч юм шиг лээ хэлцдэг ч юм уу гэл нэг тийм амар ингээд баг 2 цаг ирэлж байгаа байхгүй ээж битэр юм яриад дотроо би бодоод тэгэл гэсэн чинь нэг юм за ер нь л би танд нэг юм хэлье гэж гэл тэгэл нэг юм цаас авал бал авал за тэгэхээр ээж ер нь бол эмэгтэй хүн эмэгтэйдээ татагдах нь бол энэ лээс байн гэл ингээл хичээлээ орж байгаа юм. Тэгэл ороод нь тэгээ сонсоол. Тэгэл сүүлд нь ингээл тэгэл тэгдэм бэлээ ээж мэж гэл тэгсэн чинь бэдх чи мэдэн штэ. Тэгэнгүүт нь та тэгээ надад эртгээ хэлэхгүйсэн түрүүс хойш намайг шал хийд юм яриулсан байх юм гэж би ээжтэйсэн. Тэгээд би ээж тэгээд яг юм ингээд төрөлт нь ингээд ордог гэсэн чинь яг хоо тэр үедэл бүргө транслейт хийжсэн л доо. Тэгээд би ингээд транс юм шиг байна гэсэн чинь нээж ер нь бол чамайг багаас ч юм бол ер нь гадарлсан. Тэгээд аавтай ч юм бас энэ тухай ярилцсан. Чиний л амьдрал чи өөрөө амьдралыг өөрөө бүтээн чи аль жаргалтай байх замыг өөрөө олж мэдээ сонгох ёстой гэж хэлсэн. Тэр үед л би бүр амар тэгжсэн. Тэгээд тэрээс болоод би ингээд илүү нээлттэй болсон ээжтэй. Тэгээд сүүл би чинь амар их юм болсон штэ. Нэг көр театрт энтерт ороод тэгэл Сандрасын тэрийг тэгэл тэр болгоноогоо ээжэд би ингээд шууд хэлцдэг. Ээж би одоо ийм LGBT жүжиг тоглож байна. Би одоо ийм LGBT хүмүүсийн эрхийн өдөр ингээд байрчлах юм лозунгууд хийж байна ээж. Би энэ өдөр ингээ халахнаа. Тэгэд одоо мэд охоо юм одоо баримтны кино хийгдэж байна ээж гэд ээжтэй ингээд амар нээлттэй ярьдаг. Ээж тэгэл амар дэмждэг. Тэгэд би бас нөгөө LGBT сайн нөгөө цэхэр тэнгэрийн цаана орсон. Тэр тэмцээнд тэгээд гэсэн чинь тим тэмцээнд орж байгаа ээж гэсэн чинь за тэгээд амжилт хүсье гэл намайг бүхэл байж болох талаар ингээд дэмжижсэн. Ер нь ээж намайг ямар ч үед чи өөрийнхөө бодлыг дагах хэрэгтэй гэдэг би бас мэрэгчлээ гэсэн яг өөрөө сонгож исэн. Тэгэл ерөөсөө ээж надад ийм таалагдаад байна. Би ийм чиглэлээр явмаар байна гэхэд ээж тэгээдэг. Чиний сонголт чи өөрийнхөө амьдралыг өөрөө авч явна гэж хэлдэг байсан. Яг тэр үгээ надад яг хэлсэн коммент хийх үед. Айгуу гоё түүх байна. Итгэн хэцэг хичүүд ингээл хүүхдтэй илүү заадаг ч юм уу захирах шинж байдаг штэ тий. Тэгээд одоо яг ээж чинь тэгэж хэлсний дараа ялангуяа коммент хийх бол яг LGBT манай олон нийтэд бол амар том айдас амар том шат өгдөн шүү дээ. Яг ингээ эцэг их чинь гой хүлэн зөвшөөрөөд нээлттэй байсны дараа одоо чиний амьдрал эцэг их хийж н харилцаанд ямар өөрчлөлт гарсан бэ? Яг сая хэлсэн л дээ гэхдээ илүү нарийн хэлбэл одоор манай бол мэдэг байгаа. Манай ээж дээр одоо хамт манай хамаатнуудаас одоо нуугдаж хамтдаа нуугдаж байгаа. Тэгээд ээж одоо би им хөм одоо болж гинэ тэглээ инглээ гэд хэлсэн шүү дээ. Тэгэнгүүт за тэгээд мэдээтэй байгаараа бити ингээд хамаагүй бас ингээд ил байгаараа тий гэдэг ч юм уу нэг бас хөөрхөн ээж юм бас хорхон жоохон айдас байгаад юм шиг одоо миний өмнөөс бас давхар ингээд бас айгаад идэм шиг үлээ. Тэгээд ямарсан аавд бол одоо битээр удахгүй коммент ийн гэд ярьсан байгаа. Тэгээд аав бол ингээд ямарсан эргээр бол хүлээж авна гэхдээ нэх юм ярихгүй ингээд угаасаа эрэгтэй хүмүүс нэг тийм амар бодлого шингүү байдаг шүү дээ. Ингээд дотроо тэгээд тэхэх гэж аавч хоёрын харилцаа бол байдгаараа л байгаа. Тэгээд ээж битээр харилцаа бол ингээд бүр илүү амар татнуулсан. Би ээжтэй гоцороор хоолгондоо ингээд таслах болгондоо ингээд хайртай шүү ээж гэж хэлдэг болсон. Тэгэл ер нь л бүр илүү ингээд юу ч нуумааргүй юм шиг санагддаг болсон. Тэгээ манай подкастыг бас
эцэг эхчүүд би сонсдог байх гэж амар хүсдэг. Ингээ байх гэж найддаг. Хэрвээ ингээ сонсдог бол аль болох бусад одоо найз эцэг их болсон найзуудтай хэлээрээ яг их хүрийн одоо эцэг их ба хүүхдийн холбоо чуулганы гоё нуухгүй биендээ хайртай гэдгийг хэлсэн байвал гоё идэв штэ. Миний хувьд бол одоо ингээл ээж хүлээж аваагүй байгаа. Гэрийнхэн мэдхгүй байгаа. Тэгээ тэрийг нуух ёстой гэж үзсэн. Тэгэл би чинь өндөө бүх юм л баг нуух шаардлага гарч байгаа юм чинь нэг нууцаас дахиж нууц гараал, нэг худлаа юмнаас дахиж худлаа юм гараал. Тэгтэл би ингээл ерөөсө буруу хийгээгүй л гэж бодчих. Буруу юм хийж амьдраагүй сте. Ер нь бид нэр ямар угаасаа төрхөөс өмнө сонгосон биш үү? Бид нэр эцэг хийж сонгож төрөөгүй, бид нэр өөрсдөө юм байхыг сонгож төрөөгүй. Тий, би ер нь л ээжэд ямарсан эмэгтэйүүдээ сунддаг бол айгу тойр утгаар хэлсэн. Ээж бол намайг юу ч гэсэн хүүхдтэй болоорой. Тэгээд зүгээр ингээд ер нь чадвал баг эрэгтэйүүдээ суугаарай гэсэн хон юм ярьсан. Тэгээд тэгэхээр би жоохон уурлангуй магт амарчлээ. Бид нар чинь ямар ийм байхаа сонгож төрсөн биш дээ гэж хэлсэн. Тэгээд нэг өдөр би гэрээч дагуулж орж ирнэ л гэсэн үг. Тэгж хэлсэн юм уу? Ер нь бол нэг тиймэрхүү. Би одоо би хүчээр ингээд хэнийг нэг хайрлах чадахгүй. Би өөрийгөө тэгж зовоохгүй. Одоо би хэн байхаа сонгож төрөөгүй шүү. Би хэнийг хайрлахаа бас ингээд өөрөө мэдэхгүй байна. Миний сэтгэл хэн татагдахыг тийм би тэр тал дээр бол танд нэрийн ширээ амлаж чадахгүй. Хүүхд мөхтлийг мэдэхгүй дүүний үнэрсэл хүсэхгүй юу гэл тиймэрхүү утгатай юм ярьсан. Азар манай гэр бүл олон охинтой юм да. За айгу сонирхолтой л байна. Сая тэгээд найз охинтой гэсэн үү? Яа хортой юм бэ? Энэ дээр ингээд бас одоо нэг тийм болзооны амьдрал хэр байна. Чи тэг өмнө нь нөгөө стрейт охинд хайртай болж исэн гэж тэгжсэн шүү дээ. Тэр түүхээсээ сөхөл тэгэхгүй ингээд сайн мэдгүй байгаа хүмүүс бол бараг л бэлгийн цөмгөл бол бараг харсан болгондоо дурладаг. Бараг найз гэсэн хүн болгондоо дурладаг ч юм уу те. Нэг тийм улангассан бухч юм шиг ингээ ойлгоод идэв шүү дээ. Тэгээд энэ дээр яг яривал ямар байдаг вэ? Тэгээд тэр нөгөө нэг амрагийн нэг үг гэдэг чинь нөгөө олон гарсан бох шиг гэсэн чинь нөгөө нэг бид нар ингээ Фройдаар ингээ талхан гут ингээ жоох хөвгт байгуу. Бид нар бөөнөр секс гэж ингэж боддгийг шиг байна гэд тэр бүр яг амар ингээ хүмүүсийг буруу ойлголтыг бүр яг ингээ оноод хэлсэн юм шиг. Тэр зүгээр гэрхийн төлөө зэгсэж байгаа болохоос биш ямар тийм буруу үлгэр юм төрөл юусыг өчтө өөрсдөө гэрхийн төлөө зэгсэж байгаа болохоос биш. Тэгээд тэр бас гин санаанд орлоо. Тэгэхээр найз охинууд гэвэл хамгийн анхны найз охин маань би жоохон байсан 10 дугаар анги байсан. Тэгээ би ингээд Facebook хаяг нэгээд ингээ өөрийгөө эргэтэй гээд бодлоо хэлээд үргэлжлэсэн. Тэгээд ингээд эхний жил бол ялчгүй би ингээл харьцаал гэл. Гэтэ би хичнээн холоос гэсэн амар сэтгэл гаргадаг байсан. Ингээл одоо миний төрсөн өдрөөр ч юм уу те. Яг миний төрсөн өдрөөр яг битэрийн 5 сарын өмнө ч юм уу те. Яг өдөр нь тэгээд таарцдаг. Тэнгүүт ингээд өөрийнхөө ингээд тортон дээр ингээд ээж би яаж өөрийнхөө тортыг авлаа. Тэгээд хотлоор заавал тэнцэнэ ингээд энэ сарын ойн байрны минь гэл бичээл зургийн дарж явуулал. Тэгэл ингээд би бас нөгөө хаяа шүлөвчдөг. Тэгээд тэр мөрийгээ ингээд байнга л ингээд сэтгэлийн ингээд шинхэн байлгах гэж хичээж байгаа юм л да. Тэгээд ингээл ээжэд бас ингээл очиж амар уулзмаар санагдаад тэгэл ээж биеийг тэмцээнд орлоо гэж хотлоо яриад хот тэрж мөрөл уулзал тэгсээр агаал 3 жил болсон юм да. 3 жил үү? Тэгтээ яг ингээд эхний 2 жил бол яг ингээд 90 очин байжгаад тэг би ч бас ингээд ажил төрөл хийгээ тэгээд бистэ сургалтын сомноо гэж бас ирээл энэ ч бас байнга уулзах гал тэгэл тэгжээдэг оюутан болж ирэл яг 1 жил ингээл хамт байгаал. Тэгэл 3 жил үргэсэн. Тэгээд битэрийн салсан шалтгаан гэх юм бол одоо охтодын нэг тийм зам байдаг. За ямар замтай юм. Байнга ингээл халамжлал, хайрлал байхаар энэ хүн намайг угаасаа тэгэх ёстой гэсэн ойлголтод түрээд ингээд намайг гэсэн юмаа ингээд гээгээд ингээд тийм өөрөө ингээд зөвхөн ингээд надаас юм авч байх хэрэгтэй юм шиг тийм сэтгүүтэй болчдөг. Тэгээд тэрэнд нь би ингээд жоохон гомдож байсан. Тэгээд гомдоод ингээд хэдэг хэлсэн надад бас зөрүүлээд гомдсон. Тэгэл
чи намайг ойлгох ёстой юм өстэй гэл. Яг тэгэл би зүгээр салын мал гэж хэлэвдээ зүгээр чи юм байхаа ингээд жоохон болохгүй мүү ингээд би бас ингээд те бас хайрааламж хайж гэсэн мэдмээр байна гэл. Тэгээд хэлсэн тэрнээс хойш ингээд жоохон битэрээ хатаа жоохон хөндөрчмэсэн байхгүй юу. Яг тэгэл тэр үеэр надад бас ингээд амар хүнд асуудал гараад сургууль соёлтой холбоотой ингээл бис тэгчлээ гэж хэлсэн чинь ингээл ерөөсөө юу ч болов хойлоо салъя гэл надад хэлсэн байхгүй. Тэгэл чи яг ийм амар хэцүү үед ингээд надад салъя гэж хэлэхтэй байх тий гэл. Тэгэл тэр чачаат юм төрсө өдрөөс юм уу. Тэгээ чи ядаж өөр өдөр хэлж болоогүй мүү гэл амар гомдоол автобусанд уйлал. Тэгэл маргааш минь давхраа гарсан байсан. Яа нэ ийм том давхраатай үний давхраа гарсан байсан. Амар байсан ингээл автобусанд ингээд ороод ингээл төвчгөө уйлж эхлээл тэгэл автобусаас богол за одоо арайч гэрлэг орохтой гэж уурслахгүй гэл тэгэл ингээл гөрөж байгаа л орон дээр хөвтөл тэгэл уйлал шүнжэнгөө уйлал тэгэл өглөө ингээл давхраа гарал. Үнэхээр өглөө би өөрөө таниагүй гэхгүй. Үнэхээр сонир орчихсон. Тэгэл тэр би яг дотор өрөндөөсөн. Тэгээд тэгсэн чинь бас яг тэгэл тэр үед бас яг манай дотор өрөөний нэг их бас надад амар сайхан хандаад хоолууд надад зөөгөөл. Тэгэл ихэр жинс барьжгүй гэл. Анигд гэл жоохон байсан. Тэгэл яг тийм амар дэсгэл сонны хямралын одоо дараагаар тийм авахаар бас ингээд арай гой санагт юм лээ. Би ч өөрөө үсээ яг тэр хүнээс яг тийм хайр халамж ингээд хүссэн чинь ингээд өөр хүн надад яг ингээ хайр халамж өгөнгүүтэй тэр өнөрөө гээд мэдтгэл эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл би бас тэгэл нэг өдөр би амар тэнэг дурлж исэн тэр хүнд би ингээд надад ингээ шансрал гаргах яваад байгаа штэ. Тэг нэг өдөр би ягаад ч мэдэхгүй ингээд унтж байгаа зүүдлээд тэгээ зүүдлсэн чи ингээд тэр хүн аав ингээд би ингээ коридорт ингээ алхчихсан чи нааг шууд ингээ хөжүүдэж ирсэн нааг өнгөж ингээ зүүдлээд тэгээ би өглөө очиж яа нааг үнсэн болоо гэдэг тийм үнсэн ингээд юуг нь бодсоор байгаад сайн болчихсон. Тэгээд одоо тэг яах вэ гэж бодож байгаа. Юу ч гэсэн ингээд өөрөө сайн болчиход байгаа штэ. Тэгэнгүүтээ ингээд чихэр мэхэр аваад ингээд дэрэн доор нь ингээд хийгээл тэгэл гой өгнүүд бичээл. Тэгэл өглөө ингээд босоход нь тэ амар их тусдаг байхгүй. Тэрнээс эрт босгож яг хэцүүсэн. Тэгэл ингээд өглөөний минь ингээд өглөө гой ухтаараа гэл яг өнөөдөр өглөө ингээд зөвхөн ингээд чамд зориулж ингээд нар мандж ийн тэр гэлтэгэл аа бас оюутай тийм байна. Шүлэг өчтөг өнгөсөн шиг лээ. Тэгэл юу аагаал Нөөний чихэн дээр нь цэцэг ургуулж найрдаг төрлөө юм биш үү чи? Тий. Ер нь тийм шүү аа. Тэгсээр байгаал одоо ингээд за алин болгон тэрэнд орно гэж хэр ихэвтэй гэж бодвол хоёлаа ингээд юу аяа би яг шууд болцоо гэж хэлдэг байгаа байхгүй юу? Угаасаа стрит болохоор нь тэгээд тухайд стрит гэж боддог л ер нь зүгээр. Гэтэ ингээл эсти мэдрэгдэг штэ. Тэгэл би ингээл хоёлаа тим хийх үү, инх үү гэл байнга нэг тийм ингээд яг миний хувьд бол болзоо. Тэр хүний хувьд бол ингээд зүгээр ингээд би л гадуур дагуулж яваад байгаа юм шиг боловч яг миний хувьд бол яг болзоо. Шууд ингээд болзоонд яг хэлж чадахгүй. Тэгээд яг ингээд бүтэн жил шахуу ингээд араас нь гүйж байгаа байхгүй юу? Пүү ямар амар уухгүй. За гүйс юм аа. Тэгээд Google ингээл юу хон бичиж өгөөл байнга мессежлээл чатлал тэгэл ингээд надад ингээ байнга мессеж бичүүлэхийн тулд ингээл байнга нээж явуулаад тэгэл байнга ингээл над руу ингээл юм бичүүлэх гээд байгаа штэ би тэгэж авсаар байгаа л ингээл хамгийн анх ингээл 7 сард над руу ингээл өөрөө хоёул уцаар ярих уу гээл тэгтэн би зөөцөр тэгэл амар догтлол уцаар яриад тэрнээс хойш айгуу дотн арай илүү миний ингээд жил гүйсэн уухгүй хөдөлмөрийн өөртүүд над руу уцаар ирж байгаа байхгүй. Тэгэл уцаар яриад тэгэл намар ингээл хичээл орон буцаж явуулзаал битээр одоо хамгийн анхны болж байгаа юм уу? Ингээд Астра парк үзчихсэн. Би од хараалыг гээд тэрийг гоё газар байдаг шиг хүмүүс яа тэгээд. Тэгээд од харуулаад тэгэл гарч ирээл ингээл зүр үрэн дээр ороод ингээл гоё байгаал. Тэгэл тэрний дараагаас ингээл хойлоо дараа нь ингээд ууланд гарыг тэгээд дараа нь кино үзье ч юм уу те. Гэтэ ингээд тэрийг аягүй сонирхолтой байх үүднээс ингээд далимт нь гой зураг мураг аваал те. Тэгэж ингээд явсаар байгаал
Тэгэл 2 жил үргэсэн юм да гэхгүй. Тэгээ сүүлд нь яагаад салсан бэ гэхээр нөгөө төгсөөд надаас 2-оор ихжсэн байхгүй. Тэгээд ялч сургуулаа төгсөөд ажил төрөлд ороод тэгээ холдоод тэгээ юу намайг гэх маттай болов. Нарийн ширийн байсан юм байна. Байсан. За. Тэгээд одоо яг ингээл нөгөө англи найз. тий олон нийтэд орж ирээд стрейт биш гэдгийг мэдчихагаад хоорондоо харилцах, болцох ч юм уу тэр нь бас ямар идэм бэ? Арай өөр юм уу? Аха. Айгуу гоё байсан. Тэгээд юу нь гоё юм бэ гэхээр одоо стрейт хүн шиг болож үзхийг хүсдэг байсан. Тэгээд яг гадуур хөтөлцөл би яг өмнөх эксүүдгээ болохдоо тэгж гадуур хөтөлж явж үзээгүй, твэрчж үзээгүй, наваа нэрээ сугдуул их юмдөө нэрээ тэгэл тэгжл явдаг байлээ шүү дээ. Хөөтөөс нууцаар ингээл тэг. Хүү хаа яаж ингэж наа хүн байхгүй бол ганц үнс үзэл тэрүүхөө хооронд ингээл амжилтдаг байсан бол тэгэл одоорсоо тийм биш. Би ч ихтэй бас юм анги найз охин одоо болох юмсан гэж бас бүтэн жил сингл явсан. Тэгэл арга бараал ер нь тэр уулзалтанд очиж байгаа юм л да. Хөөр гэж яваас гэхгүй. Тэгэл тэр уулзалтанд очсны дараагаас яг зүгээр тийм хүрээлэлтэй найзуудтай болж эхлээд тэгээ тэдний найзууд гэж явсаар байгаа л танилцаал. Би ингээл бас энэ эксэд хаан төвхийг яриад тэгэл хэл жоохон ингээл эвнэлтэй юм шиг байгаа шүү дээ. Миний сэтгэл зүйд тэгэл тэрэнгүүт ёо яаж тийсэн. Найз чамстай найз өх болж өгнө гэл. Манай найзууд дандаа тэгдэг. Тэгэл тэгээ ерөөдөө яг юм LGBT найзуудтай байх. Тэгээ өмнө нь нөгөө нэг өөрийгөө яг мэдээгүйсэн стрейт найзуудаас байгаа шүү дээ. тийм Стрейт cisgender найзуудтай байх. Тэр хоёрын бас ялгаа нь ямар байна? Нөгөө талын стрейт cisgender найзууд чинь бас одоо хэр хүлээж авч юм. аха. За тэгэхээр стрейт найзууд маань болохоор яг надтай багасаа л найзлсан гэсэн үг шүү дээ. Тэгэл одоо мэдээж хамгийн анхны одоо намайг танд мэдхэд тусалсан найз нь чиг аль нь бэ гэдэг найз нь бол тий. Тэр найз нь болохоор ер нь би чамайг аль дээрээс хойш ажиглалаа. Чи өөрөө хэлэхгүй л байгаад байх юм аа гэсэн байртайгаа надад шууд тулгсан байхгүй юу. Тэрний дараагаас нь болохоор ингээл би нэгээр нь за одоо ингээл хэлийгээл а тэр дотор өрнөдөг бас нэг Эркагийн маань найз дээ. Тэр болохоор яаж мэдсэн бэ гэхээр нөгөө баригдсан байхгүй юу. Одоо манай экспертийн 100 өдөр гэсэн тэмдэглэлийн нэвтрүүлэг гэсэн байхгүй яг өдрийнхөө ингээд сэтгэлийг бичдэг. Тэрийгээ дэрэн дор хийсэн байж байгаа уншуулчихжээ би гэхгүй. Өөрийнхөө дэрэн дор хийсэн гэж тэгээ манай залуу уншсан. Тэгээд тэр өдөр надаас ингээд чи ер нь эмхтөнтэй согж очиж нэрхтөнтэй согж очиж нөө гэл намайг бүр ингээд шалгасараад олон мэдж байгаа байхгүй. Тэгээд тэр үедээ би тэгээд тэрэнд ингээд өөрийгөө стрейт гэсэн утгаар л ерөөхдөө ойлгуулсан байгаа шүү. Тэгэнгүүтээ би мэдгүй. Гэтэ намайг хайрлал ир юм хамаагүй гэд хэлсэн байхгүй. Тэрний дараа нь яг өөрийнхөө ингээд олж мэдчихээд ингээд найз нь яг ийм юм байна гэсэн чи яа би чам мэдээд байсан юм аа ямар гоё юм бэ гэл манай найзууд ер нь их нь айгу гоё юм бэ гэл тэгэл зарим нь болохоор ингээл амар зориг гаргаал тий өөргөө стрейт гэж ингэж хуурж явж байгаа гівгэнд ингээд мэдж байгаа шүү дээ. Тэнгүүтээ ингээд найз нь ингээд эмхтөө өгч нартай мэдэн шүү дээ чиг хүн амар ингээ хичээгээд хэлж байгаа чи өөдөөс амар тийм реакшн төвлөж авч байгаа байхгүй. Тэгэл зарим нь болохоор ерөөсөө ингэ итгэхгүй хотлоо тоглоод байв. Тэр бол ихтэй угаасаа бүр таг стритэлтэй. Тийм хүн мэдээлэл ерөөсөө байхгүй болохоор итгэхгүй байгаа байхгүй. Тэгээд найз нэгээд эмхтөө өгс нардаг гэсэн чи хотлоо надаар тоглоод. Гүй нэрээ гэлсэн чи. Хотлоо яриад байгаа юм шүү. Ерөөсөө итгэхгүй. Тэр одоо удахгүй итгэхгүй байгаа. Би сайн мэдээлэлтэй болгоно. Сүүл төрөл нэг юм ялгарлан гадуурлыг зөксөө гэсэн мистикер биш үү? Тэр ингээл нэг яргой надад өгч гэсэн чи ааваа гэл наад өгснөх дараа минийз энэ нөгөө нэг манай хүмүүсийг бэлэгдэг юм штэй гэсэн чи. За хөөд мэдхгүй үстэй нэг чинь тэгээд тэгэл нэг тийм өөрөө бас тийм одоо тэр хүнээс жоохон айдаг юм шиг байлээ. Тэгээд нэг өргөжлээд явах гэж бодсон. Тэгэл яг манай стрейт найзууд бол тэгэл намайг угаасаа л нэг тийм мэдэрдэг юм шиг үлээ. Чааваас та гэхгүй. Энэ нэг амар инээтэй түүх ярьчих уу. Би хамгийн хоёрдан болж орж ирээд манай их нам эргэтэй гэж бодож исэн. Биеийн тамир орох хүртэл. Тэгээд яг биеийн тамир ороод гэл жагсаараа өгтөдөө гэлсэн чинь намхан болохоор хамгийн доор хөтлөлөө гэсэн чинь нөгөө манай ангийн өгтөд сүрээ юу хөгөөдөн дэшээ төгсөн гэл. Наа тэгээс байхгүй. Тэгэхээр би тоглолдог ч юм уу гэж бодож байгаа. За слайлаг гээ ёл да би эмхтэй гэл тэгсэн чи бүр бүгдгийнх нь ирв.
тэр нэг 3 охин ингээ хүлээчээ суучихсан байхгүй гэсэн чи юу гэл бүр тэрнээс хойш тэгэл ерөөхдөө намайг гадарлах нэг нь гадарлахгүй нэг нь тэгэл үлдээсэн юм шиг үлээ. Тэгээд тэрнээс чинь яг үндэ тэрнээс хойш 3 жилийн дараа би яг come out хийж байгаа байхгүй тэр хүмүүст чинь. Яг одоо оюутан ангийнхандаа болохоор би яг одоо энэ жил би төгснө. Тэгээд яг одоо зугаалахаар явахтаа л come out хийж бодож байгаа нийтэд нь. Түнс биш яг ингээд нийлдэг хүмүүстэй болохоор ингээд come out хийгээд яасан хийсэн. Тэгсэн чинь би бүр нэг найзтайсаа Кюр театр дээр ингээд юу ч мэдэг байхад нь авчирж ирээд үзүүлээд тэгээд өөрөө come out хийсэн. Тэгсэн чинь бүр нөгөө нэг яг нэг нь мэдчихсэн л да. Тэгээд нөгөөх нь мэдэхгүй ингээд шууд навж ижид тоглож байгаа гээл тэгвэл оо яа дээ үзээ гэж хөрөөд ирсэн байсан чи нөгөө ёо гонжин одоо ингээд ийм одоо ийм LGBT жүжиг гээл тэгсэн чинь гэл шокнд орцгоо штэ тэгсэн чинь тэгэл одоо чамайг бүр илүү surprise хүлээж байгаа гэл намайг хэлж байгаа байхгүй. Тэгэл нүүд чигээд тархинд ингээд өөр ингээд гайхацсан заа ингээд хүлээж авч чадахгүй. За. Тэгэл тэрний дараа жүжигийн 2 жүжигийн дараа би хэсэг алуулсан шүү дээ. Тэр чи би гадаа яг гэрээрөө комод хийчих байхгүй. Найсан стейж явж байгаа тэгээд ингэж өөрийгөө олж мэдээд гэл. Тэгэл амар комод тэгэл. Ер нь бол ихэнх найзууд маань бол намайг мэдэрсэн гэсэн. Ер нь бол би чамайг ийм хаа гэж мэдэрчээсэн. Гэхдээ энэ бол буруу зүйл биш ээ гэж ихэнх нь энэ яг надад айгу юу намар байсан бэ гэхээр одоо хүмүүс LGBT одоо байдлын тухай айгу зүгээр ойлгодог болж байгаа юм байна гэсэн тийм гоё дүгэлтэн төрсөн. Ингээд LGBT төвдөө баярлаа. Тэгээ найзууд чинь бас хэцүү муухайгаар ойлгосон болоос эргээд нуугдах магадлал ихсдэг шүү дээ. Тий. Ер нь манай найзууд амар нээлттэй. Бараг чи яг нуугдаад надад яг хэлэхгүй юм аа гэх. Тэнгүүт нь би ингээд ярьсаар гал амар нээлттэй болол. Тэгээ одоо сүүл нөгөө нэг come out хийснээс хойш бас одоо LGBT найзуудтай болсон. Бас айгу үжил бодол гэдэг хам баг ялгаатай байдал юусе байхгүй. Зүгээр яг манай straight найзууд яг ямар байдаг тэр найзууд бас яг л адилхан. Тэгэл яг хийдэг юмуд нь ч адилхан. Зүгээр яг нэг л юмар ялгаатай тэр нь юу вэ гэхээр одоо манай straight найзууд ингээд хөгөөд ярддаг би айгу ганцаарддаг. Тэгэл яг далигаал охин ярих гингүүд ингээл бас сонирхол өгдөг ахлаа тэднэрттэй. Тэгэл яг тийм ишийг зүгээр яг сонирхдаг. Тэр охин гоё юм аа гэл тэгэнгүүт тийм байх шүү гэж ярьж байгаа нэг тэр нэг амар байдаг. Маш урт сонирхолтой өөрийнхөө түүхийг ингэж дэлгэрэнгүй ярьсанд маш их баярлалаа. Тэгээд подкаст сонсогчдод бас уншигчдад хандаж хэлэх үг байна уу? За тэгэхээр яг түрүүн хэлсэн шигээ тэр үгийг хэлье. Хүн өөрөө ямар байхыг сонгож төрдөггүй. Тэгээ чи LGBT байх нь ямар нэгэн гаж буруу зүйл биш ээ. Тийм учраас одоо нээлттэй хин нэгэнд одоо хүнээ зөв таньж мэдээд come out хийж байгаасаа гэж хүсэж байна. Тэгснээр одоо амьдрал илүү айгу 50 болдог шүү. Тэгээ гэр бүлийнхэн чинь одоо бас эсэргүүцж ивэл бас тэрийг бас ингээд ойлгуулах хэрэгтэй. Энэ бол миний амьдрал юм аа. Би энэ амьдралыг сонгож төрөөгүй. Би цаанаасаа л ингээд төрчихсөн. Би бас тэгээд эцэгхээ сонгож төрөөгүй. Би LGBT байхаа бас сонгож төрөөгүй. Энэ бол миний амьдрал учраас та нар нэг зөвөр ойлгоорой гэж бас эцэгхтэй ойлгуулаарай гэж хэлмээр байна. Бас миний ээж намайг ойлгосонд би их баяртай байгаа. Ер нь бол ямар ч одоо хүүхдтэй хайртай эцэг бол ойлгох байх гэж би бодож байна. Ер нь бол одоо нэг тийм LGBT хүмүүсийн тухай нэг тийм буруу цуу яриа байдаг штэ. Тэгээд тийм цуу яриаг одоо ингээд улам илүү ихсэхгүй тулд ингээд хувьдаа жоохон яг ингээд тий хувийн карьераа гоё хөгжүүлээд явцгаагаарай гэж зөвлөмөр байна. За маш их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Тэгээ дараа нь хосороо ороорой. Тэгнэ. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.